За хүн юуны төлөө амьдрэх юм бэ гэж асуух юм бол бид нар бүгдөө л үр хүүхдүүдийнхээ төлөө амьдрдаг гэж хэлэх дуртай. Үр хүүхдүүдийнхээ төлөө ч амьдрдаг. Гэтэл энэ одоо зорилгоо зам тээврийн замын хөдөлгөөнд оролцож байхдаа мартчихдаг юм шиг байна. Орон нутгийн зам дээр явж байхад машинууд маш их хурдтай явж идэг. За дээр нь гэрлээ шилжүүлж өгдөг. За мөн дээр нь машиныхаа дээгүүр доогуур нь хичнээн их нэмэлт гэрэл хийдгийг. Тэд нар нь бүр ёолкны гэрэл шиг нэмэлт гэрэл хийцээ. Өөдөөс явж байгаа тээвэр хэрэгсэл зам харагдах боломжгүй ийм нөхцөл байдлыг үүсгэж байна. Тэгэхээр бид нар сая аймаг болгоны үүдэнд бараг бүгдөө уншлаа. Жилд хэдэн мянган, хэдэн зуун хүн нас орчин зам тээврийн ослын улмаас энийг тэгээ яах юм уншаал явах юм уу? Гэтэл энэ 500 хүн нас орлоо гэж бодоход 500 хүний ард хэдэн хүүхэд байсан. Дээр нь хэдэн мянган хүүхэд хагас болон бүтэн өмчөнд хоцорч байгаа гэдгийг бид нар тоог нь гаргах юм бол үнэхээр аимшигтай тоо сонсогдно. За мөн бусдын амь насыг хохроос итгэхэд өөрөө эрүүгийн хариуцлага хүлээгээд ял шийтгэл аваа явна. Тэр хүний ард дахиад ялгаагүй хэн үлдчихэж байгаа. Үр хүүхэд хагас болон бүтэн өмчөнд болол хоцорч байна. Тэгэхээр бид нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа үр хүүхдүүдийнхээ хувь заяаг нөгөө зориг болгоод байгаа үр хүүхдүүдийнхээ төлөө явж байгаа тэр зорилгоо мартчихад байгаа учраас замын хөдөлгөөнд хэдүүлээ бүгдөө нэг соёлтой оролцоод нэг хүндэтгээс сурчмаар байна.